Алонцова хөрсө болын осан нэлтэлсэ ганн байр холсосон гойхон намрын өнгөма 아무타려나가서 아르은 소리가 날라서 아르긴 안통 칭칭생 알통은 아무리 옮기마 아르긴 안통 칭칭생 altın ağrının iman Orğın arını tonsa Olsun iş аңылса ойын сәлтігілік шігілсен одымын тегенген амырыма ойын сәлтігілік шігілсен одымын тегенген амырыма Өглөө хөтөлбөрийг бидэнтэй хамт эхлүүлж байгаад баярлалаа үзэгчдээ. Урагшлуулад бид зочны хамаартаа Ковер 40 Ганбаатартай ярилцахад бэлэн боллоо. За өглөөний мэнд сайхан байна. За баярлалаа. Энэ өглөө урилга авч ирсэн. Юун түрүүнд дуунд дуртай болж эхэлсэн, дуу дуулж эхэлсэн тэр үе рүүгээ буцаж нэг очивол бяцхан төвийг бас энэ өглөө хоочлаа тийм ээ. За баярлалаа гэд өглөө хөтөлбөрийг үзэж байгаа Монголын ард түмэнд намрын тэрнгүүн сарын шинийн 3-ны мэндийг хүргье. Намайг Ганбаатар гэдэг Дорнот аймгийн Харьяат Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа. Эхнэр 4 хүүхэдтэй тийм залуу байна. Дуунд дуртай болсон үе маань би хүүхэд байхаас ер нь нэг их дуу дуулах дуртай. Тэгээд 7-8 дугаар ангиас эхэлж гитар бас дарж сурсан. Тэгээд түүнээс хойш ер нь их байнгын л бас нэг дуу дуулаад явж идэх тийм хүүхэд байсан. Одоо ч гэсэн бас мөн адил тэгээд гэр орондоо энэ тэнд гоё байгаль, гоё газар очих болгонд ингээд гитартайгаа тэнд бичлэг хийгээд дуу дуулж бас явдаг. Тийм нэг өсний хобби сонирхол. Тэгээд хобби сонирхлоо хөөгөөд чөлөөт цагаа инхүү дуунд зориулдгаа гэж болгож болох нь тийм. Түрүүн хөтөлбөрийн эхэнд дуулсан намрын өнгө уран бүтээл тийм Монгол төмөн сайн мэдэн. Та хэдхэн хоногийн өмнөөс дүрсжүүлэхээр дөгдөө орон нутгийг зорьсон гэж бас ярилцлагын өмнө дурдж байсан шүү дээ. Энэ талаараас үзэгчтэй холцооч. Юу яваад сая 2 хоногийн өмнө намрын тэрнгүүн сарын шинийн 1-ний өдөр би Дорнот аймаг Буйрнуур тэгээд цаашаа манай халахгүй сумд тариа баригаад байдаг. Тариа тарьдаг. Тариан дээр очиж бас энэ дууг бас коверлж дүрсжүүлээд өөрийнхөө хэмжээнд л гар утсаараа л ягаад тэгээд өчтөр наашаа бас өнөөдөр нэвтрүүлэгтэй учраас наашаа гараа шууд ирсэн байна. Энэ бүтэл хизээ олонний хүртэл болох бол. Окей, энийг бол ерөнхийдөө ингээл би айхтар бас юу ядгүй өөрөө гэртээ зөөр утсаараа бичлэг юм хийгээд л ингээд яадаг. Тэрнээс яг тийм одоо клип гэж бас айхтар тэгэж мэрэгжлийн хэмжээнд бас юм яг бас хийдэг. Сонирхчийн төвшөнд л тий. Тэгээд та ерөн сошиал орчинд өөрийн коверлж байгаа дуунууд, уран бүтээлүүдээ хэр олон сонсогчдод фэнүүдтэйгээ бас хуваалцаж байна. Сошиал орчноор дамжуулаад хүмүүс нэгнийхээ олдог болж одоо холын зайд байгаа, өөр улс оронд байгаа Монгол улсын иргэд ч бас одоо тэр уран бүтээлийг сонсох бүрэн боломжтой болдог шүү дээ. Тэгэхээр энэ тал дээр та ер нь хэр нээлттэй байдаг вэ? Би ер нь их нээлттэй байдаг.
сошиал орчныг бас болж өгвөл тийм зөв ашиглахыг хүсдэг. За. Одоо мэдээж л одоо хар бараан, эрээн бараан гэл янз янзын мэдээлэл байна. Тэр дундаас бас нэг ч гэсэн би сайхан эерэг дуу ер нь дуу хуур гэдэг чинь хүний дандаа тийм баясгаж гэгээлэг зүйл учраас бигээд гэртээ юм уу эсвэл энэ тэнд явахсан бичлэгүүдээр байнгын оруулж идэг. Хамгийн сүүлд одоо их хүнд хүрсэн юм маань гэхээр би сая 7 сард наадмын амралтын үеэр Казахстан Алматы хотоор их нэртэйгээ аяллаар яваад тэнд Арбатын гудамж гэх том худалдааны гудамж байдаг юм лээ. Тэнд нь бас оцсны дуунууд бас тэнд баруун нэг ороожонгоо тоглосон, өдөржингөө бараг тоглосон. Гитар тоглоод тэнд хүмүүстэй дуулж хуурдаа. Тэр бичлэг маань бас сүүлийн үед бас жоохон гайгүй явж байгаа, үзэлт өндөртэй явж байгаа. Сошиал орчинд хамгийн их ирдэг санал юу байдаг вэ? Тийм юм одоохонтой байгаа. За, өөрийн coverлж дуулж байгаа дуунуудаас сэтгэл төлөөс ерөөсөө гардаг эсвэл зүгээр л аманд ороод ирдэг тийм аяа аялахыг бол та ямар уран бүтээлийг онцлох болоо? Тийм аяа аялахыг бол одоо гитарын дээр дуулдаг л тийм орчинд дуулдаг дуунууд бол ерөнхийдөө л гитар бариа цуухад л нэг их санаанд орж ирдэг, сэтгэлд их ойрхон байдаг. Уран бүтээлч хүмүүсийн гэр бүлийнх нь тэр дундаа дуу дуулж байгаа, хөгжим тоглож байгаа тэр үед бол гэр бүлийн хүрээлэл цаанаа таны төрөний дурдсанчлаа эрэг сайхан болоод эхэлдэг ойрын хүрээлэл. Танай гэр бүл дотор ер нь дуу хуур сонирхдаг хүмүүс хэр олон байна? 4 хүүхэдтэй гэж ярьлаа шүү дээ. Хүүхдүүд нэр нь урлагийн хүн болох талаар тантай ер нь хуучилж байв уу? Таныг дуулахад ер нь хэрэг дэмжиж, хэрэг дуртай хүлээж авдаг вэ? Би 4 хүүтэй том 2 хүүхэд маань ерөнхийдөө мотоспортоор хичээлдэг. Мотокроссоор хичээлээд авахд удаагүй байна. Ер нь спорт гэж байгаа. 2 жоохон маань одоо манай хамгийн бага маань ой гарантай. Тэр бол одоо ингээд гитарын минь ерөөсөө байлгахгүй. Гитар л байвал ингээд авъя гэдэг. Мэдээж 4 хүүхэд дундаас бас урлагийн одоо мэдрэмжтэй тийм урлаг дуртай хүүхэд бас гарах бах. Тэгээд одоохондоо бол яг тийм тодорсон юу байхгүй байна. Манайс баг маань ямар ч гэсэн дуртай. Тэгээд аварч гисэн урлагаар явъя гэвэл та бол дэмжих нь байна. Ер нь дэмжин урлагаар урлаг гэдэг урлаг уран сайхан гэдэг бол ер нь ямар ч мэрэгжлийн хүнд одоо нэмэр болно уу гэхээс одоо гай болно гэж байхгүй гэж одоо нэг их том хөгжмийн зохиолч Жанцсан даруугаа бас нэг хэлж ирснийг би сонсч байсан. Тэгэхээр урлаг, спорт гэдэг бол хүнд зайлшгүй тийм бас байх ёстой зүйлүүдийн нэг. Өөрийгөө бас урлаг одоо дуртай байна. Урлагаар одоо урлагийн өмнө гэдэг чинь өөрийгөө бусдад тайлбарлах тийм ээ. Өөртөө бусдад ойлгуулах тийм одоо илүү тийм чадамжтай болох учраас хүүхдүүдэд бол ер нь болж дөрвөлнгийн ер нь урлагийн мэдрэмжтэй, дөрвөлнгийн ер нь одоо спортын тийм анхан шатны мэдлэгтэй мэдрэмжтэй болгоно л гэж ер нь боддог. Урлагаар дамжуулаад, спортоор дамжуулаад бүгд ахчудаас хүмүүжил олж байдаг шүү дээ. Төлөвшлийг тийм олно. Та чөлөөт цагаараа хоббигоо болоод сонирхлоо болгоод одоо дуу хөгжим сонирхоо, гитар тоглохоо гэсэн. Таны ер нь үндсэн мэрэгжил юу вэ? Та ер нь өдөр тутмын амьдралынхаа нэг хэм маягийг тодорхойлж хэлэл үзэгчдэдээс их сонирн байгаа. Миний үндсэн мэрэгжил бол хөдөлмөрийн эдийн засагч мэрэгжилтэй. Тэгээ одоо би хүний нөөцийн компанид ажилладаг. Тэгээд ажиллаа хийгээд ер нь дийлэнх цаг хугацаагаа бас гэр бүлийнхэнтэйгээ л ер нь өнгөрөөдөг. Дуу дуулаад дууг мэдэрч байгаа тэр уран бүтээлч хүний өөрийн мэдрэмж нэг өөр, бусдад түгээгч байгаа, бусдад хүрэхийг хүсэж байгаа зүйлээс нэг өөр байдаг болоо. Та ер нь таны дуулж байгаа за эртний монголчуудын сайн мэддэг уран бүтээлүүдийг coverлаад хүргэж байхад юуг аваасаа, ямар мэдрэмж мэдрээ суугаасаа гэж дотроо ер нь боддог юм болоо. Одоо би ингээд ямар ч дууг ингээд сонсоод ингээд за энэ дуу айгүй гоё дуу энийг нэг сайхан дуулж юмсан. Гэтэ нөгөө бусдыг дуурайх биш яг өөрийнхоороо. Надад ингээд өөрийнхоороо би за энийг тултлаа гоё за дууллаа да. За энийг ингээд нэг дуулж юмсан да гэгээд мэдээж надад бол мэдрэмж нэг сайхан. Тэр надад гоё мэдрэгдэж байгаа тэр мэдрэмжийг бусад хүн аваасаа л гэж үздэг. Дэлхийн урлагийн олон чиг хандлага урсгалууд байдаг тий. Монголчууд ч бас хөл нийлүүлэн дэлхийн тэр урлагийн давцандаас өрсөлдөхөөс авьяаслаг уран бүтээлчдээс сүүлийн жилүүдэд гарч ирж байна. Таны хувьд ер нь ямар урсгалын дууг бас чөлөө цагаараа бас их сонсдог бол орцны дууч гэдэг юм уу тий. Эртний дуу coverлаж дуулдаг ч гэсэн бас өөр нэг урсгалын уран бүтээлийг сонирхдаг байхыг үгүйсэхгүй.
Би ер нь олон төрлийн юг айхтар сонсдоггүй. Ер нь бол дийлэнх цагаараа одоо машин тэгээд хүн тайвширлыг олох хүмүүс л одоо дуртай байнгын сонсох дуртай дуу байдаг шүү дээ. Тэр нь маань бол ерөнхийдөө Никто хамтлагийг сонсдог. Оо за за. Тэр Никто хамтлагийг бүх дуунуудыг нь ер нь байнгын сонсдог. Ер нь айгуу тийм юутай сонирхолтой Никто хамтлагтай. Одоо яг гитар анхлан бариад ч гэдэг юм уу те. Та одоо 10 жилийн сурагч авах үедээ хөгжмөнтэй танилцаад дуунд дурлаж эхэлж байсан гэсэн. Өнөөдөр та бидний ярилцлагыг үзээд яг тэгээд сууж байгаа 10 жилийн одоо сурагч байвал та юу зөвлөх вэ? Магадгүй дуртай байдаг гэрийнхэн дэмждэггүй ч юм уу. Эсвэл одоо ямар нэгэн саад бэрхшээл өмнө тулгарч байгаа бол түүнийг хэрхэн давахгүй. Та өөрийн хувьас зөвлөвөл. Ер нь аливаа зүйлийг одоо гитар сонирхоод сурж эхлээд дуулж явдууд нэгдүгürt бол хүн өөрийгөө сонсох хэрэгтэй. Би юунд дуртай. Хүн хүний дотор өөр. Одоо хүний дотор рок хөгжим сонсдог хүн байна. Тэндээсээ кайф авдаг хүн байна. Уянгийн аяа сонсож тэндээсээ кайф авдаг хүн байна. Тухайн хүн маань өөрөө л өөрийгөө сонсоод би юунд дуртай. Тэрийгээ сайхан ингээд улам одоо юм өөр болчихлоо шүү дээ. YouTube руу ороод л бүссэн дуугараг тэр барилтууд нь байна. Заагаад өгсөн байна. Тэгэхээр ингээд одоо цаг үеийг ашиглаад тийм ээ сошиал одоо цахим ертөнцийг ашиглаад ингээд сурахад илүү тохин болсон байна. Тэгэхээр өөрийгөө сайхан сонсоод би юунд дуртай түүн рүүгээ сайхан илүү хичээгээд явахад одоо бас болно гэж. Болно гэж зөвлөе та. Таны одоо зорилт юу байна? Магадгүй хэр их та юу н ажиллаа төлөвлөдөг хүн бэ? Жилийн дараах Ганбаатар хэр ахиж дэвшсэн байх бол магадгүй 10 жилийн дараах гэл та өөрийгөө бас төсөөлөд нэг боддог байх. Тэ ер нь хүн мэдээж ирээдүгөө их сайн сайхнаар төсөөлнө. Гэхдээ айхтар бол одоо тийм байна, ийм байна гэж одоо төлөвлөгөө гаргаад байхаас одоо цаг үе ч гэсэн бас жоохон хэцүү янз янзын юм яадаг учраас тэгэхээр би бол өнөөдөртөө л маш сайн ажиллана, маш сайхан амьдрна. Маргааш бол маргааш гэдэг юмыг жоохон илүү бас боддог юм. За маш их баярлалаа. Яг өнөөдрөөр амьдарч өнөөдрийн аз жаргалыг өнөөдөртөө мэдэрч маргааш гэдэг өдөр дахиад л өнөөдөр болж хувирна тийм ээ. Тэгэхээр тухай бүрт наад жаргалыг мэдэрч байгаарай гэдэг энэ гайхалтай үе бас үзэгч олон cover дучин Ганбаатараас ойлгож авсан гэдэгт итгэлтэй. Танд маш их баярлалаа. Цаашдын олон гайхалтай уран бүтээлүүдийг coverлаж өөрөө ч бас уран бүтээлнийг өдөр зохиогоо дуулаад түүнийг ард түмэнд хүргэе клипжүүлээд манай зочны ярилцлагын тайзнаа дахин ирнэ гэдэгт итгэлтэй. Тэгээд амжилт хүсье. Та бүхэнд баярлалаа. За өнөөдөр бидний урилгаар cover дучин Ганбаатар студиуд ирж ярилцлаа.